Энэ удаа шүдэр цэцэг суугаараа Улсын домог хотолон Арамана уншихаар сонголоо. Энэ зохиол одоо хотол цагаан гүнжтэй адилхан уу гэдэг асуулт дандаа гараад идэгэн. Энэ асуулт өөрөө ч бас их сонио асуулт л та. Өөр хавцтайгаар адилхан ном хэвлэн гэвэл одоо бүр заллангийн хэрэг болно шүү дээ. Нөгөө талаас энэ уул нь яг ном уншдаг сонирхдаг хүн бол энэ үргэлжлэн юм уу гэж л асуул айгу зөв болох гэдэг. Тэгэхээр хотол цагаан гүнж гэдэг Араманы үргэлжлэл дэд дэвтэр нь Улсын домог хотолоо юм аа. Хотол цагаан гүнж маань аудио ном болоод e-book аппликейшнд байрлалцсан тэдний бас нэлээд сайн лонг селлерүүдийн нэг байдгийн. Энэ зохиол яаж төгсдөг вэ гэхээр яг үндсэн зохиол нь хотолон гүнжийг эцэг хайдуу хаан инх төрд байгуулсан үлэмжийн гавьяаг энэ үнэлээд дуртай одоо хүнтэйгээ ураг барилдах сойрхол хайрласнаар төгсдөг. Зөвхөн гүнжийн түүх яаж өрнөсөн бэ гэдэг тийм тайлбар бол ард нь байдیں۔ Тэгээд үүнээс цааш энэ гүнж бол түүхэнд одоо бичснээрээ 40 гаруй насасан гэж үздэг. Эцэгтэйгээ хамт асар олон тултанд оролцсон. Хар хором хотыг гэхэд Хувлай хааны үр саадын гараас 2 удаа булааж авч эзэлжсэн гэсэн тийм түүхийг сурвалж байдаг. Тэгэхээр хотол цагаан гүнжийн амьдрал цаашаага насан эцэслэх хүртлээр энэ Улсын домог хотолон Араманд үргэлжилж олон адал явдал дайн тулааныг туулж за бас их бэрхшээл туулж аж нөгөө горлос овгийн Аптакул гэх эрлэхэг баатар хайртай хүнтэйгээ хуримлаж ураг барилдаж байгаа гихчлэн одоо үйл явдлууд нь өрөнд юм аа. За ингээд Улсын домог хотолон Арамана уншия. Энэ Арамаа онцлог нь нөгөө тухайн бүлэгт өгүүлэх баатруудынхаа нэрээр нэрлсэн юм дэд гарчгуудтай тийм хэлбэрээр бичсэн. За Улсын домог хотолон эхлэхдээ Урус гэдэг бүлгээр эхэлдэг. Урус бол Хайдуу хааны 13 хөвгний нэг хотолон гүнжтэй ихнэгтэй дөрвөжин хатнаас төрсэн хунтайж гэж түүхийг сурвалжинд тэмдэглэсэн байдаг. Цагаагч могой жил аргын 1281 оны 100 Уулсын орой далайн сувд мэт цасан титмээ гялцуулан ингэр бэлэн оюун эрдний өнгөр ногоор наматаж зайсан нууранд хун галуучуулан хүндээ тал өнгийн цэцгээр гойж найртай сайхан 100 цаг ил тарвахтайд айлчлан иржээ. Ил тарвахтай илээ эмээл голын хүндээ зайсан нуур тэнгэр уулын ихт завчин ориглууд уулын голын усанд толцсон үзэгсэлэнд хязгаар нутаг бол өгөөдөө Сэцэн хааны улс хатан зоригт Хайдуу хааны эзэмшил нутаг билээ. За энд тайлбар хэлэхэд энэ ил тарвахтай нуруу или гол эмээл гол зайсан нуур тэнгэр уулын одоо ихт завчин ориглууд гэдэг энэ гоё газар бол өнөөдөр манай энэ Монгол улсын нутагт үлдэж чадаагүй 17, 8, 9-р зууны үед 100 гарын хаан тулсан эзэмшил байсан. За тэгээд 4 ойрд бутраад манжин идэж болсны дараа энэ ил тарвахтай тэнгэр уулын ихэнх хэсэг нь буюу тэр 100 гарын хаан тулсан тэр ихэнх нутаг нь хятадын эзэмшилд очсон. За энэ зайсан нуур тэнгэр уулын зарим хэсэг нь одоогийн Казахстаны нутаг болж одоо бидний гараас гарсан. Тэгээд өгөөдөө хугацааныхан ялангуяа энэ Хайдуугийн улс бол сүүлд 100 гарын хаан тулсын нутаг болсон. Одоогийн Казахстан, Хятадын Шинжаан мужийн
нутгийг хамарсан хамгийн үзэсгэлэнтэй гайхамшигтай газар нутгийг эзэмшин тогтсон улс байсан. Одоо зайсан нор нь бол яг энэ нэрээрээ Казахстаны нутагт байдаг. Цасан титэмд уулсын домог мортон ардын амнаас ам дамжин тархаж цэцэг талын хүрнэлийг цэнхэр салхи аялгуулан давтна. 13 хүү ганц охинтой Хайду хаан хотолон гүнжийнхээ их төр зүтгэсэн гавьяаг нь мэлааж хүссэн хүнтэйгээ ураг барилдах сойрхол хайрлсан билээ. Гэсэн ч хотолон гүнжтэй их нэгтээ төрсөн ах урус хунтайж нь өнөө хүртэл гэргээ болгаагүй яваа тул хүн ахтай дээл захтай жамаар Хайду хаан эхэлж хүүгийнхаа хормыг дэглэхээр шийджээ. Урус ханхуу өндөр чилгэр биетэй эцгийнхээ ширвээ сахал уужин магна өргөн шанаа элдний бариул атхан баруун салгаагүй цавчилдаж баймаар өргөн алхахтай алсын ном харуухад зохилтой урт гарыг ихийнхээ зөөлөн харцтай тэлмэн алагнууд хөрс сайтай толгор арсыг дуурайсан нүд болам сайхан ирвэлээ. Урус ханхуу хангаа шиг хангар ир боловч их дөрвжин хатны халирхаа занг нь өвлснөөс Хайдугийн 13 хүүгний дундаас эрэмгэж чадал ир зоргоороо төдийлөн онцгорч чадсангүй явсаар 20 нас өнгөрч. Ятгад Урус ханхуу 14 наснда эрэмгээ дайчин Монгол турхтны заншлаар хөвгүүдийн эр цэргийн насанд хүрсний баяр наадмын сорилгод ганц ч төрөө авч дийлээгүй улмаас эцгийнхээ урмыг тунч их хугалж одоо бодоход итгэлийн эгнэгт алдсан ажгүй. Талын язгуурт ихсэн хөвөн болж төрөөд эцгийнхээ итгэлийг алдна гэдэг өрөөс нь далавчаа алдсан харцгай шуул гэсэн үг. Гэтэл түүнээс 3 насаар дүү ажруу гүнж эр цэргийн насанд хүрсэн хөвгүүдийн баярын сорилгод харц хүүхдийн дүрд хувирч зүс буруулан оролцоод тэргүүлж эцэг Хайду хааны гараас баатрын иж бүрэн зэвсэг хөнгөн хуйг гардаж төмтийн жанжин уужин баатрын нүдэнд өртсөн урусыг төдий чинээ гутаасан явдал болжээ. Тал нутагтч уулсын тэртээдч Монгол баатрууд гагцхүү хүч чадлыг л эрхэмлдэг. Тиймд Хайдугийн цэргийн их жанжин төмтийн захирагч уужим хараас нь алддаггүй харцаг баатар тэргүүтэн цөс их дэрс хэдийнэ хотолон гүнжиг ах トゥ нараас нь илүүтэй үнэлэн ганц дохоогоор нь төрхрэн босоход бэлэн болсныг урус яахсан билээ дээ. Хайдугийн ууган хүү дуваа хазгар доглон биеэр давжаа цэргийн эрдэмт эд хав мохоо төрсөн тул их хатнаас төрсөн өсөглөн сайхан урустай эцэг нь ихээхэн найдаж байсан 9 жилийн өмнөх тэр нэгэн хөвгүүдийн сорилгын дараа талаар нэг болсон аж. Алтан ордны улсын хаан ширээнд бэрх хаан залран мөнх хаан өмнөд тишээ эзэнт гүрнийхээ эзэмшлийг тэлж асан улаагч могоо жилийн хаврын тарчиг цагаар эцгийнхээ аян данд морцсон хоогуур мэндэлсэн Урус хаан хүү энэ жил 25 нас хүрсэн ч хатан буулгаагүй л явсаар байлаа. Харин дуваа хунтайж хэдий царай зүсторой би хаа согогтойч хэдийн 2 хатан 2 татвар юм авч хүү охин хоёртой болсон байтал ханхар өсөглөн биетэй эрүүл чирэг Урус хаан хүү тийм тайган манин хүнтэй адил эм хүнд халдаж чадахгүй мэт явах нь эр хүний бахархлаа алдахуйц явдал болж байлаа. Тиймээс дөрвжин хатны хүүхдүүдийг тэнгэр цэрлүүлж хараал хүрсний улмаас ууган охин жинжин нялхтаа хөтөлж хөгшөрч өгсөн. Их хүү Урус нь манин шумар төрж бүсгүй хүнд халдаж чадахгүй ган ганцаараа яваа. Гэтэл охин ажрууг нь эр эм хос бэлэг эргэтэнтэй тул энгүй их хүчтэй төрж бүсгүй хүний жамыг огоорон эрт гартдгүй юм гинэ гэсэн дамын үг Хайдугийн хүрээ даяар нууцхан тэнүүчилж эхэлжээ. Тэгтэл хотолон горлос угсааны энгийн хар зэр Автай Баатар сэтгэлтэй болж эцэг нь хүссэн хүнтэйгээ ураглах сойрхолд алтан тамгаа дарснаар муух хил ам хэсэгхэн зур намжиж Хайду Уруст хатан болгож өгөхөөр яарвчилж байлаа. Их дөрвжин хатан хүүтэй өөрийнхөө төрлөх Жалаар аймгийн угсаат ноёныхоос бэр болох санаатай байхад харин Хайду Эртний Онигууд аймгийн Төмөрдөө Баатарын охиныг хүүтэй авч өгөх бодолтой байжээ. Төмөрдөө элийн цаад биеэр нутгалдаг тал дүүрэн хурдан агттай эцэг хаштаанч
Ив найртай явсаар ирсэн эрлэхэг дайчин ирвэлээ. Төмөрдөн отгон охин амуулаа энэ жил 16 настай. Цээлийн усыг цалигтал сайхан дуулдаг. Идэрхэг чирэг гоо бүсгүй аж. Эзэн Чингис хаанаас эхлэн хяад боржигны ухсааны эзэн хаад язгууртан дээдс хонгород аль эсвэл Онегууд аймгаас хатан болгодог эртний заншилтай ажээ. Гэвч Урусын сэтгэл эцэг эхийн шийдэд захирагдахаас нэгэнт өнгөрсөн байлаа. Учир нь өнгөрсөн жилийн 100 Хайдуугийн эзэмшил нутаг даяар зар тараан байж зуны дунд сарын шөнийн 15-наар хааны шилмэл төмтийн жанжныг шинээр тохоон зарласан тэр нэгэн өдөр Урус сэтгэл зүрхээ нэгэн бүсгүйд игнэгт алдсан байлаа. Хайдуу хаанд хожим ирж нийлсэн Сүлдэс аймгийн Баг ноён Шаралдайн Ботож охин харц барлаг эмээс төрсөн Шигшрэг хэмээх 19 настай хизийн ганганд нүтэлсэн цагаахан гэсэр цэцэг мэт туйхан хонгор бүсгүй. Шигшрэг тунч тамирт оройхон нар үзээгүй ургасан өлөн өвс шиг цонхгор цагаан царайтай. Мэлмэрсэн урсгал хүрнүүдийн харцны ус шиг хар болтлон сүйдрэлсэн урт гэгчин сормостой. Цээний цэцэг шиг тодхон ягаан уралтай уг нь хөөрхөн бүсгүй. Гэвч цаснаас цагаан цонхгор царайд нь цээний ягаан уруулна найхаад газрын цагаан пүүсүүн дээр хатгсан ягаан сарнаа шиг тодхон ялгарч харагдах хагаад хэдий өнгө үзэсгэлэн гоо оловч нэг л өвчтэй бие дорой мэт харагддаг байлаа. Нүүдэлчдийн дунд 19 нас хүртлээр эрд гаралгүй яваа бүсгүй гэртээ өдөлсөн тооцогдох шахна. Шигшрэг бүсгүй өдий хүртэл хадмын газар одоогүй яваа нь өвчөө эрэмтгий тунч туня муутай. Дээрээс нь эцгийнхээ харц барлаг хүүхнээс төрсөн тул нэртэй төртэй айлынхан угсаа гарвалд нь таагүй хандаад бэр гойдгүй өдий хүрснийг хажээ. Зуны ихэнх сарын нэгэн үдш Хайдуу их хатныхаа өргөнд залран Урус хаан хүүхд дуудууллаа. Зуны дулаахан орой цагаан гэгээ тасарч тооноор хурц гэрэлтэх одод шагааж хөндөд нүдэлсэн агийн анхлан мөнөр агаарт төгж алсад адуу хангантл өрсөхаж хар тансар хилэн мэт үдшийн тэнгэрт нарийнхан хавирган сар махир сэлэм шиг мөнгөрөн гэрэлтэнэ. Ижи намайг хотолонд үгээсээ төрүүлэн гэргий болгож авах цаг нь боллоо гэж өчигдөр өглөөд л байлээ. Жалаар аймгийнхан огтоо сэтгэл зөөлөн өгөнд төвчээртэй үйлэн дуран болгож өсгдөг. Тэгээд ч ижийнхээ төрхмөс хатан болгох нь хүү чамд үлзэтэй. Эзэн хааны хөвгүүдч бүрт хатны уугуул хонгороод аймагаас хатан авдаг байсан учиртай шүү гэдэл ухуулаад байсан. За тэгээд зүсийн ганц ч үзээгүй тэр жалаар бүсгүйг хаа холоос авчираад сэтгэл зүрх минь шигшрэг хүүхэндээ татагтан байд сууж чадахгүйз. Хард мордох тавилантай бүсгүй заяанд төрсөн хотолон хүртэл эцгийн сойрхлоор сэтгэлдээ хүнтэйг ураглах гэж байхад ханхуу би дур булаасан бүсгүйтэйгээ хуримлдаггүй юм бол тэнгэрт нэргүүлж лууны тургсан галд шатхан дээрвэз гэж бодсоор Урус ихийнхээ өргөнд очлоо. Уулын тагтад зон сэрүүхэн болдог. Царамд зондаа цас унаханч би. Сар мандаж үдшийн сэрүүнсэн тул дөрвжин хатны 7 хантай уужим өргөнд гал түлж аг ган гидсэн малын аргалын утаанаас ёор бусын гойхон цэцгийн анхлан мөнөр төгж байлаа. Гэрийн хойгоор алтан мөнгөн хээ угалц үзэгсэлэнт тогос шувууд сэлсэн 4 том зандаа авдар игнүүлэн гэрийн баруун зүүн талд нэг эсэр ор тавьж хоймроор онго шүтэнэ залжээ. Хайдуугийн хойд талын ханын толгойд өлгөөстэй 10 салаа буугын эвэрт хотолон эвэр иштэй хутаг уужим жанжнаас ирсэн илэгдсэн алтадмал бариултай бухар дархны ширээсэн хөнгөн махир сэлмээ өлөгжээ. Мөн өвөг эцэг хаш хунтаажаас үлдсэн элэгт ном алтаар давтаж урлсан гоо марл хадад чимсэн уужим хоромсог саадаг тэргүүтнээч тогчээ. Тэрхүү эвэрштэй төмөр сайтай ингүүн хийцтэйч гарын ая давхуд сайхан утгыг эцгийнх нь авгах Кипчаг ноён 7 жилийн тэртээ хотолооныг хөвөн болж зүс уйрган эр цэргийн насанд хүрсний сорилгод магнаалахт нь ажрууг нэртэй байх цагт нь хишиг болгон өгсөнд орсгалт ид байлаа. Басхуу өгөөдөө угсааны хамгийн өтгөс насны олон удаагийн аян дайнд авч явж эрүүлийн хэрэгэн ирсэн аз хямар шингэсэн зэвсэг тул хотолооны хувьд туйлын үн цэнтэй хэдвэлээ.
эцэг дээдсээс гагцгүй ирчүүдэд үе дамжсаар ирсэн энэ бүх үнэт зэвсгийг 13 ах дүүсээсээ илүү эд хавтаа төрсөн хотол цагаан гүнжгэгдэх ажрууг эзэмшдэг нь тэнгэрт ивээгдснийх юм уу? Эс бөгөөс эр хүстэй атал сул дорой урус мэтэн онго тэнгэрт гадуурхагдсных ч юм уу? Бүү мэдтээ. Энэ тухай бодох тутам сэтгэл бачуурах тул орхисон ч дээр үз. Хайдуу их хатныхаа өргөний хоймрыг эзэлж том хаш аяхтай цайгаа оочлон ханхаад суухагаад чигээ гарахад эрт цаг байсан тул мөнхлөө эмгэн эдэм хийхэр гал дээр сүү хөөрүүлж суув. Төлөгч эмгэн урус ханхууд ёслон амрын айлтгаад галдаа аргал нэмлээ. 70 нас хэдийн зогсон гэхийн эмгэн залуу бүсгүй метеор бусын хөнгөн биетэй агаад өнгөрсөн жил жирх ноёныхны сүрсэн отгоос охин хүү хоёрыг авч золбон нуугдаж ам хэлтэрснийг хотолон гүнж олж хүрээндээ авчран тэжээсэн аж. Ихийнх нь гэрт хотолон байсангүй. Бодвол өнөөхөө амраг автаа тагаал хамт уул хадаар гүйлдэж яваач. Биер байсан ч эзгүүч ихийнх нь энэ өргөнд гагцгүй хотолооны л онгод тэнгэр оршдог аж. Дөрвөжин хатан тунарсан торгон эд дэлгэн усан хээгэр хөвөөлж дуусаад тэнгэрийн хүлэг гэмээр алтарсан дэлтэй цэнхэр морь хатгамалдаж сууснаа. Хүүгээ үзээд ойдол үлдээ хойш тавьж босов. Ижи тэнгэрийн өнгөт цэнхэр морь хатгамалдаж байдаг нь чи юу юм? Үлгэр туйлсад л цэнхэр өнгөтэй хүлэг дүрсэлдэг байх та гэсэн бодол урууст орж ирсэн агаад залуу ханхүү эцэг ихтэй хүндтгэлийн үг хэлж өргөний баруунтаа өөрт нь зориулж дэвссэн олон давхар ширмэл олбог дээр суулаа. За урус хүү чамд гэргээ болох тухай ярихаар дуудвалав. Урус хүү минь чи тэнгэрийн ивэлэр миний 2 дугаар хүү болон мэдснээс хойш хэдийн 24 хавар улиран оцсон байна. Өр үнцээ үлдээж овг аймгаа залгамжлах гэж эр хүн орчлонд мэдлдэг жамтай шүү дээ гэж хайдуухан хүүгийнхээ өдөөс оч хаялан дүрлэлсэн жижигхэнүүдээр ширтлээ. Урус эм хүнд л заяасан бол илүү зохилтой гэмээр усгал алаг нүдээр эцэг өөдөө харснаа. Оч бадрах мэт харцнаас нь дорхноо нүд буруулж. За эцэг таны тааллыг дагахаас татгалзах зүйл юм бэлээ. Гэвч харснаа хатан болгон авах үзэгдснээ өөрийн болгох санаархал надад огт үгүй шүү дээ. Үүнийг та эрх биш болгох үз гэлээ. Эцэг нь энэ нь эцэг эхийн зааж өгөх бүсгүйг уг дуугүй хүлээн зөвшөөрч хатан болгож чадахгүй шүү гэсэн тэрслүүд санаа агуулсан үг байлаа. Ойдол хатгамлаа толгойн үхэг дээрээ тавиад хүүдээ эд мөх гэж мөнгөлсөн хүнхэр тагштай халуун сүнд хоормог тусаан хутгаж суусан дөрвжин хатан урусын тэрслүүд өгөнд хэрдхийн цочихдоо амсар дүүрэн мэлтэлцэхсүүгээ цайлгуулж орхилоо. Хавиргаа хитэнтэй хугалж хатгах жаданд ширгүүлж тоо томшгүй олон удаагийн аян дайнд ялж ялагдаж хитэнтэй үхлүүд шархтан хамгийн сүүлд өнгөрсөн жил номхны илгээсэн хулгай нарт сүлбүүлсэн ч амьд үлдэж харанхуй орчлонд хөтлөх үхлийн элчийг хүртэл аргалж дөнгөсөн хайдуу хаан харин хүүгийнхаа үгэнд татав хийсэн чгүй. Хинэггүй суужлаа. Дөрвжин хатны эмээнгүй харцтай тулгарсан хайдуу цайгаа ширээн дээр цалгуулан тавиад. Ухаа урус хүү минь чин үнэнч цэгц зан аран шинг эхээсээ өвлсөн сайн хэрэг хэдийч манай хяд боржгон угийнхан хазаргоо ухаан сэцэн хатан болохта хонгороод онигууд аймгаас л бэр шинждэг заншилтаг хүчээ юу сандах вүлээ гэлээ. Солон хатан хонгороод аймгийнх гэдэг үсттэй. Хонгороод аймгийнх гэд хацаргоо цэцэн ухааныг солон хатнаас олж хараагүй юм байна. Ов заляар л хэнийг ч урдаа гიშгүүлэхээр хүн бидтэй гэсэн бодол урус хоромхон зур орж ирээд мушиж суулаа. Эцэг нь хяд боржигныхан хонгороод онигууд аймгаас бэр болгодог гэж зүгээр ч нэг альтаг унлавтай. Элийн цаад бээр нутгалдаг онигууд аймгийн хідэн бүл айлаас түнд гэргийн оноосон яваа биз гэж урус гадарлаж лайлаа. За эцэг таны өдөөс аимшиггүй эсэргүүцэх зүрх надад хэрхэн байх вүлээ? Гэвч бүсгүүд өмнө хүртэл хандлах ирээ өөрөө сонгох сойрхол хүртсэн байхад эрхвш эр хүн миний сэтгэлийг харгалзан үзэх үз гэж найдаж байна гэж урус зориглон хэллээ.
Дөрвижин хатан Урусын үгийг сонсоод төрүүчиг шиг цочирдохын оронд өөрийнхөө анзаарахгүй алмаа занд их л гэмшиг сэтгэл төрсөн гин. 24-5 хүртлээр хазаргоо бүсгүүчүүдэд тэгтлээ нүд унгаж яваагүй ууган хүүгээ хиний охин хин гэж бүсгүйд сэтгэл алдсны ч мдээгүй явдаг их гэж явах ч гэж тий. Аргагүй л солон хатан шиг адтай ажигч гархаа зангаар дутуу төрсөн хүн юм да би гэж дөрвижин хатан өөрийгөө дотроо зэмлэж суулаа. Ухаас урус хүмүн чи эрийн хугархаа гэсэндэ харц тогтоож хань гэргээ болгоё гэж сэтгэлдээ аргамдсан бүсгүйтэй болсон байх нэ. Сайн хэрэг байна. Түүнийг баг хатан аль эсвэл татвар юм болгож аавна үз. Өргөө хүрээнд тэнж аваа сул явган ярианд дурдсан шиг хүмүн манин шуумар болж төрөөгүй л зол юм. Муу бүхэн холуур байг гэсэн бодол Хайдуу хаанд төрж. Хотолоно төрд гавьяа байгуулж дээдсэн ариун шүтээнийг хувлаанхны гараас булааж авчирсан тул би түүнд дуртай хүнтэйгээ ураглах сойрхол хайрлсан гэдгийг чи мэдэж байна шүү дээ. Хотолон хэдийн эм хүнж гэлээ. Бүстэй төрсөн дуваа чапаар та хэдээс хэдэн хувь илүүгээр надад хань хамжаар нэмэг төшиг болж байгаатай маргах хүн үгүйз энэ хороонд. 2 хоногийн дараа элийн дээд бээр зосж байгаа Онигууд аймгийн Төмөрдөө Баатрын хойд хамтдаа мордно шүү гэж хүү чамд дуулах гэж л дуудсан билээ гэд ширвээ сахлаа эмэрхэн яриа дууслаа гэсний тэмдэг байлаа. Халуун эдэм эдэнгээ эр нөхрийнхөө үгийг чимээг өхөн чагнаж суусан дөрвижин хатан айдуухан дуугаар. За хаантан их бойдоод хэлж төмөрдөнд очихдоо барих гарын бэлэг зэхий да гэхэд Хайдуу үг дуурсангүй. Харин урус дотроо ээжээ минь дээ аавын өмнө ямагт л номхон хүлцэнгүй байх юм. Тэмдэж хотолооныг төрүүлчгээд Шивка юмэд үг дуугаа булаалгаж л байсан биз. Хааны их хатан байтлаа энэ ордонд баг хатан солооны цадиггүй зангч дарж дийлэхгүй байр суурь алдчихад л сууж байдаг. Өдий хүртэл миний сэтгэлд нийцтэй бүсгүй таараагүй явсаар анх удаа л шигшрэг хүүхэнд татагдан тарчилж явааг минь их минь юм байж гадралтаггүй. Аавын үгийг дагаад л ус хаашаа тийшээгээ хөөх зомгол шиг л худынханд гарын бэлэг зэхнэ гинүү. Үүнээс өөр жинтэх үг дуурч болтгүй юм бах та гэж урус ихийнхээ тухай урамгүйхэн шиг бодож суулаа. Хайдуугийн ордны их бойда булгадай гэж сахал үсгүй мүлгэр царайтай царга нарийнхан дуутай тоо бодлого араб уйгар бичигт гаргуун хүн бий. Олон жил хааны бойда байсан хутууга бэх гэж 60-аад насны хар хүн гинт нүдэн юм үзэхэ болж гайд арсан тул алба өргөж хүчрэхэ болсон билээ. Тиймд өнгөрсөн жил Хайдууг шархтаад боссны дараа Ярканд хот дахь Алп татвар хураагч төрөг төшмөл нь булгатай хэмээхийн хачирхалтай эм хүн шиг мөлчгөр царайтай хүнийг олж өргөөний бойдагийн ажилд чадамгай зүтгэж чадна хэмээн нааша жин хөсгийн хамт явуулсан аж. Булгатай бойда олсноос хойш солон хатны өргөөний зарлах сүйтгэлийг хасж цэргийн хүнсэнд хэрэглэх гурил будааг илүү ихээр нөөцлөн Хайдуугийн улсын Монгол ардуудын татварыг тоо ёсоор хураах зэргээр хааны их санг чадамгай хөтлөх болсон аж. Түүнээс олж солон хатан дуваад хун тайж нар булгатай бойдог үзэж чадахгүй үзэн яддаг болжээ. Дөрвижин хатан урус ханху хоёр усгал зөөлөн харцтай дэндүү адилхан алагнуудээр өөдөөсөө харц солилцоход мөнхлөө эмгэн Хайдуугийн цагаан хашаяганд нь халуун эдэм хийж өглөө. Тэгтэл гаднаас хотолон ороод ирлээ. Гүнжийг босго давангууд мөнхлөө эмгэн тулганы тус газар навтгасхийн сөхөрч. Зээ дээдэс гүнчтний амгалан айлтгая. Гүнчт нь та халуун эдэм зооглоно гэлээ. Эмгэгний зузаан зовхонд орох хөх саарл хүрээтэй номхон нүдэнд үнэнч боолын зулгуу агаад талархлын харц тодрон хотолоонд хідэнтэй тонголзон бүхэлцгийг харц суухтаа ураас queer хатан гэртээ хизээ эзэгөө боцох болсон энэ мө өтөл эмгэн хүртэл манай бүсгүүд дүүд надаас илүү хүндэтгэлтэй байж алт дэлэм илүү дээш доош бүхэлзөөдөл
тоос бужигнтал ёслох нь юутай хатармаатай хэрэг вүлээ. Эцэг маань хотолоонд харц автаатай хурагдлахын зөвшөөрч сойрхол харилцаатал. Надад онигуудын төмөрдөн жаал охиныг хүчээр авч өгөх нь л дээ. Гэхээс улам чих ундууцал төрж цээж нь багтрах мэт бачуурч байлаа. Төмөрдөн тэр жаал охин саяхан л дуу янчрынхын үеийн сайран хацралсан мөндөл шиг жижигхэн бор юм гүйж явсныг сандгаас цаашгүй байлаа. Тэр цагаас хойш тэр жаал охин өсч томорсон нь мэдээж хэрэг. Гэвч төмөрдөө охин гоо үзэсгэлэн сэцэн ухаанаараа цууд гарлаа л гэж огт дуулдаггүй лээ. Сэтгэл гэдэг жолоо цолборгүй боловч эцгийн би дудам мөксаа уг гарвлын сайныг шилж бэр гууж өгт нь үг сөрөх толгоогүй. Эсгий турхтны уламжил ёсоор урус дуугүй л дотроо эсрэгцэн дургуйлтгэж байгаа атал үгээ цааш залгиж тэргүүн бүхийлгэн суухаас аргагүй байлаа. Хотолон алтан товрот богинохон ташуура хайдуугийн араар сэрэх бугын эвэрт өлгчгөөд урус ахтайгаа ойр зорын хідэн үг солилцох зуур эцэгтэй аваа толгодын цаагуур сар уулын хөндөд буй адун сөргөөд би маргааш очих бодолтой байна. Цэргийн агтаас хэлбэх цаг болчихож гэлээ. За ингээд уулсын домог хотолон армааныхаа эхний эсгийг төгсгөө. За үүнээс хойш 7 хоногийн пүрэв гараг буюу 4-р өдөр болгон уулсын домог хотолон армаанаа уншиж оруулж явах болноо. Дахиж таслахгүй гэж та бүхэндээ амлаж байна. За тэгээд дараагийн 2-р хэсэг хүртэл баяртай. За тэгээд энд харагдаж байгаа хаан банкны дансанд дэмжлэг илгээвэл улам их баярлаад улам урт уртаар зохиолоо унших болно шүү. За баярлалаа.